За hi guys. Тэгэл би дахиад түрүүгөө би зогсчул байна. Түрүүгөө болохоор өнөөдөр гоё бичлэгээ хийн. Тэгээ сүүлийн үед гуаша рутинээ харуулаач. Би бол их сүртэй гуаша хийдэггүй. Гэхдээ өөртөө тохируулаад өөрийнхөө хэмжээндээ гуашаа хийждэг. Тэгээд ихэнхдээ би орой арьс арчилгаан дээр хийдэг. Гэхдээ одоо ингээд өглөөнийхөө арьс арчилгааныг хийх гэж байна. Тэгээд би танарт яаж хийдгээс харуулъя гэж бодлоо. За нэгт ийм гуаша байна. Би юм төмөрөн гуашаа хэрэгэлдэг. Янз бүрийн чулуун гуашаа хэрэглэхээр амар амархан хагардаг. Би бүр 2-3-ыг аваад хагалж исэн удаа байгаа. Гадуур дэлгүүрүүдээр хаац зарагдаж байгаа эсвэл онлайнаар захиалаад авчирч болно. За тэгээ гуашаа хийхээс өмнө мэдээж үсээ гоё хошин шуугаад өгөх болно. Би өөр нүүр арьс арчилгааныхаа юм хийж явахдаа 3-4 үсээ харайг уур хүрээд байдаг. Тийм болохоор ингээ хэдүүл үсээ ингээд болж өгвөл хоошин ингээд шуучи. Усан цэвэрлэгчээрээ нүүрнийхээ будгийг арилгангаа хийчдэг байхгүй юу? Тэгээ зарим хүмүүсийн бичлэг TikTok энэ дээр харахаар ингээд янз бүрийн тос төвнөр серумээ түрхчээд ингээд гуашаа хийгээд идэм билээ. Надад болохоор тэр нь их сонио юу яагаад аим санагддаг. Хамаг нөгөө нэг түрхсэн тэр тос шимт хижээл ингээ аваад идэг юм шиг санагддаг. Тийм болохоор би тосон цэвэрлэгчээр байнга гуашаа хэрэгэлдэг. Гуашаа хизээж мэдээж ийм хуур арьсан дээр хэрэгж болохгүй. Багахан зэргийн тос авч агаад нүрээ туслая. Гсүний тосон цэвэрлэгч байна. Энээсээ энэ арийн жоохныг авч агаад нүрээ туслаад нүрээ таслахаас гадна эрүү хүзүүгээ бас ингэж туслаж өгөх хэрэгтэй байгаа. Орой арьс арчилгаагаа хийж байгаа болохоор бас хүзүүгээ ингэж арчилна. Өглөөнийхөө арьс арчилгаа зүгээр ингэ гараараа тасгал хийждэг ингээд. Заавал тос гуашаа төрөхгүйгээр. За гуашаа авлаа. Тэгээд хүмүүс аим сүртэй хийдэг. Надад би тийм сүртэй юм байхгүй. Ингэж ирүүн дээрээ гараа тавьж байгаад ингэж хийж мэйгэлтэй. Би бол зүгээр нүр ингээд дуусгачдаг заяа. Хацарнаасаа эхлээд одоо энэ хамарныхаа эндээс эхэлж байгаад ингэж хоошин татаад энэ дээрээ бас нэг жоохон гацаагаа доошлуулж өгдөг баа. Ингээд доошоо гацаалаа хүзүү рүүгээ доошоогоо ингээд. Яа тэгвэл хамаг булчин чи ингээд энд ирээд ингээд дуусгачвал хамаг булчин чи эндээ ингээд чангарчин гэсэн. Тийм болохоор эднэрийгээ ингээд шууж аваад ирүүн дээрээ бөөгнүүлээд авчирлаа доошоогоо хүзүү рүүгээ ингээд буулгах юм байлээ. Тэгээд энэ байдалтайгаар би нэг 11-ээс 21 хийхийг хичээдэг. Хаяа залхуусан үедээ 11 удаа, залхуураагүй үедээ 21 удаа ингэ хийчдэг. Тэгээ чи амар юм үзэж явахдаа хийчихнэ, эсвэл янз бүрийн юм сонсож явахдаа бас хийчихнэ те. Амар хүчтэй дарахгүй байгаа. Зүгээр яг л түмэн тааруулаад хоёр талын хацрыг бол нэг иймэрхүү маягийн доош нь явуулчихж байгаа. Дараа нь ирүүн дээрээ бас муу адилхан гуашаага хэвтүүлж барих хэрэгтэй гэдэг юм байлээ. Тийм болохоор гуашаага хэвтүүлж барьж агаад дээш нь имлэлээ. Бас ирүүн дээр энийг чи юу дүүлээ? Энэ дээр авчирч блоклоо. Тэгээд тэднийг ингээд доош ингээд инглээ доош. Ер нь байнга л доош нь ингэж явуулж явах хэрэгтэй. Хөөгд. Тэгэхгүй ингээд гуашаа хийгээд ингээд нүүрэн дээр чинь бөөгнөрөө тавил ямар ч хэрэг байхгүй. За эрүүгөө бас би 11-ээс нэг 21 удаа тэгтээ ихтэй би 11 удаа штэ 21 жоох их санагдаад байдаг байхгүй юу. Энтлийн хэсгээр нь гэсэн ингээд давхар өрөөнийхөө нэг урагшаа хааш. Би энэ зүг хийж байгаа юм уу сайн мэдэхгүй байна. Тэгээ би өөрөө ингээд хийчих. Тэгээ энийг болохоор би 8 удаа хийчихтэй. Тэгээ 8 удаа хийснийх дараа дахиад уртлаас нь хоош нь хөгөөд хүзүү рүүгээ ингээд хоош. Би мэргэжлийн гуашаа юм яадаг хүн биш. Зүгээр ингээ өөрийнхөө үдсэн харснараа тэг өөртөө тухтай байгаараа хийждэг. Тэгээд Монголд иймэрхүү гуашааны нөгөө нэг салонууд амар их байд юм бэл. Зөвхөн гуашааны чулуун хэрэглэлээр ингээд массаж хийгээд нүрний чи одоо хавн юу гэдгийг буулгадаг те. Эсвэл зөв хэлбэрт оруулдаг гэх мэтчлэн тийм салонууд байд юм байлээ. Би оож үзэж байгаагүй л те ихтэй аягүй сонирхолтой санагдсан надаа. Тэгээд энэ талаар нь би хаяа ингээд толгой өвцөн те. Эсвэл жоохон нүур ингээд чангарсан үед хөмсгөнийхээ энд гоё ингээд массаж хийгээд эндээ ингэж гоё массаж хийгээд
ингээ гоё буулгачдаг. Цэгнүүд дээр ингээд ингээ гоё буулгачдаг. Тэгмүүд ингээд яг энэ цэгнүүд чинь гоё ингээ амраад надад л гоё болчихдаг зэ. Тэгээ янз бүрийн арга байгаа. Тэгээ та TikTok, Instagram дээр тэг гуашаа рутин гэвэл амар хүүхнүүд яаж гуашаа идэг, хаана айл цэг тий. Тэрнээс яавал ямар гуашаа их ёстой энэ гэд. За тийм байлээ. Тэгээд хамаг юм одоо нэг хүзүү рүүгээ хөөснийхаа дараа эндээ бас үлдээж болохгүй. Энэ хүзүүнийхээ энэ ясыг бас сулж өгөх хэрэгтэй байгаа. Би зүгээр энэ хайртлынх нь юугаар ингээ хийчихдэг. Ингээ суллаад хуйн хөөрн тэгээд хуйн дээрээ энэ хоёроо бас ингээ доош нь явуулчихдаг. Тэгээд бас энүүгээр нь цээжин дээр ингээд доош. Энийг чинь лимфатик массаж гэдэг үү? Нэг тиймэрхүү бас нэршилтэй массаж байдаг юм байлээ. Ялангуяа гиз гуйыг бол айгүй хийдэг юм байлээ. Хийлэгдэх хүмүүс зөндөө байдаг гэсэн дээрээс нь бас топ моделуудад нэг Victoria's Secret Angel-ууд чинь бас тийм лимфатик массажинд айгүй их ордог гэсэн өөртөө гэртээ хийждэг гэсэн юм модон юу байдаг шүү дээ массаж хийдэг төрөлхний юмнууд тэрүүгээр ингээд гиз мэдс гоё юм уу те тэрийг хийждэг. Тэгээд юунд сайн бэ гэсэн чинь целлюлит арилгадаг гэсэн. Тэгээд арьс чангалж өгдөг. Тэгээд янз бүрийн хэрэг гизчих хийтэй байвал хийн гаргаж өгөх туслана, хавангийн чинь буулгахад туслана гэд. Айгүйх тийм байт юм билээ. Хүмүүс айгүйх гэртээ тэгж хийд юм билээ. Фитнесийн хүмүүс бас айгүйх хийдэг гэсэн. Гуашааны юу бол иймэрхүү байна. Тэгээд хэдүүл одоо нүрээ бүлээ усаар угаая. За хэрвээ тэгээд та нар гуашаага айгүй хурдан үр дүнтэй харъя гэж бодож байвал чихрээ багасгах хэрэгтэй юм билээ. Би болохоор ерөн жирэмсэн үедээ чихрээ нэг багасгаагүй. Ер нь эдсээр л байсан гэхдээ нэг тийм амар их ярил идээгүй. Идмэр үедээ идэл идэхгүй үедээ идээгүй. Тэгээд урд нь болохоор би нэг чихэр мэхэр иддэг байхдаа гуашаа хийж яхад миний нүрэнд амар их мэдэгддэг байсан. Тэгвэл чихэр идэхээр хүний нүүр чи ингээд хүний нүүрч гэлтгүй ер нь бүхэл биений одоо хэсгээр ингээд тархалт те үүсэлт өөх мөх явна штэ. Бүр ингэ яс ингэж харагддаг байсан. Одоо ингэ харагдаж байгаа ч гэсэн энэс илүү ингэ тод харагддаг байсан. Одоо би ч нөгөө байнга чихэр идэж байгаа, байнга гурилтай мэдж байгаа болохоор юм жижиг сожиг юм сул махнууд бол байсаар байгаа. Гэхдээ би нөгөө гуашгаа зогсоогоогүй болохоор бас энийг ингэж барьж авч яваад байна. Тэгэхгүй бол би нүрээрээ амар хурдан таргалдаг хүн. Тэгээ ер нь чихрээ багасгаад гуашаага хийгээд үзвэл аяандаа ингээд нүүрчин гоё ингээд чангараад ингээд ирүү чинь харагддаг болно. За энэ гоё glowing pad хэрэгэлчлээ. Тэгээ би та нарт төрснийхаа дараа хэрэглэх хайр сарчилгааны бүтээгдэхүүнийг харуулъя. Тэгээ төгөлдөр надад өөрөө айгу захиалсан байсан тэд нарыг би уулна аваад өгөх гэсч дууссан байна гэж надаар худлаа яриадсан ахгүй юу? Пранк хийж мэйгээд аваад өгсөн байсан. Тэгээ би танарт ямар тус сэрэм авснаа харуулъя. Би ингэсэн ахгүй юу уулна. Нөгөө нэг TikTok одоо сүүлийн үед чинь social media дээр юм болгон дэлгэрсэн те юм л өгдөг болцсон юм байна. Тэгээд push present гэдэг нөгөө нэг хэмэгтэйчүүд чинь төрснийхаа дараа нөхрөөс ингээд цүнх мөх аваад сахгүй юу Chanel мессийн цүнх өдр авч маал. Тэгээд би төгөлдчихсэн би ийм цүнх нэхгүй чи надад зөв миний хэрэгтэй арьс арчилгааны юмнуудыг аваад өгч дуусч байгааг хэлсэн ахгүй юу. Тэгсэн чинь гой хөөрхөн захиалцсан байсан. Тэгээд би амар баяртайгаа тэггүй бол эдгээр чинь бүр амар үнэтэй. Oh my god. Чанартай юм хэрэглэж эхлэхгүй бол би чинь байнга солонгосын түүнийг арьс зөөлрүүлэх, арьс тайвшруулах юм хэрэгэлдэг байсан. Одоо нэг янз бүр үйлчлэгээтэй юм хэрэглэж эхлэхгүй бол төрсний дараа миний үс мөс арьс амар болох байх гэж би бодоод байгаа байхгүй юу. Тэгтээ бас хамаагүй хүчтэй юм хэрэглэж болохгүй гэсэн тэрийг би бас мэдж байгаа, уншиж байгаа. Хэрэг хөхүүлэр хүүхдээ хооллыг гэвэл бас ретинол хэрэглэж болохгүй гэсэн. Тэгээ би бүр жирэмсэн болохоос өмнө ийм хоёр ретинол авсан байсан ахгүй юу. Нэг нь нүднийх, нэг нь серум. Тэгээд энэ хоёрыг одоохондоо ашиглахгүй задлаагүй байгаа. Гэхдээ хэзээ нэг өдөр одоо ашиглаж эхэлнэ. Тэгээд ретинолыг ч гэсэн ингээд анх эхлэж байгаа юм бол одоо 0%-аас тэ 0.1%-аас нь эхлэрэй гэдэг юм байлээ. Тэгвэл ялангуяа над шиг эмзэг улаантахай арьстай хүнд бол гинтийн зочролтой байж магадгүй. Тэгээ би тийм болохоор нийтээр харж байгаад би 0.1%-ыг авсан гэсэн чинь тэгээ жирэмсэн болцсон. За эхний тус маань энэ Кудали гэдэг Франц брэнд байгаа. За энэ брэнд нь болохоор веган, ямар ч тийм үнэртэй янз бүрийн холц байхгүй. Эмзэг тийм арьстай хүмүүст бол аягүй сайн тохирдог.
Би энийг ямар ч сурталчилж байгаа юм байхгүй. Энийг би урд нь хэрэгэлдэг байсан болохоор надад аюу их таалагдсан. Тэгээд энэ удаад би болохоор юм коллагентэй одоо янз бүрийн жижиг сажиг үрчлэгийг багасгах тэгээ юм жижиг сажиг сэвх арилах үйлчлэгээтэй туснуудыг авсан. Урд нь би болохоор юм Resante гээд усан үзэмтэй гээд энэ комыг хэрэгэлдэг байсан. Одоо би танад энд харуулъя. Энэ комыг хэрэглэж явахдаа бол надад аюу их таалагдсан. Энэний бас амар давуу тал нь хэрвээ та Францд амьдардаг бол одоо эднийхээс албаасныхаа сайднаас нь худалдан авалт хийгээд ч юм уу эсвэл Эмэсангаас худалдан авалт хийгээд тэгээд сайтн дээр нь гишүүнчлэлээр бүртгүүлээд энэ авсан одоо энэ хайрцагнуудаа QR кодоор ингээд скан хийгээд оноо цуглуулт юм байлээ. Тэгээд оноо цуглуусаар агаад одоо цаанаас чинь тийм жижиг сажиг бэлгэсэлэх юм уу. Тэг янз бүрийн эсвэл гоо сайхан үйлчлэг энэ төр бэлгэлдэг гэж ясан. Тийм болохоор хэрэг худал явсан бол савын битээ хаяарай. Хаяхаас өмнө тэр нөгөө QR кодыг бас уншуулад оноогоо цуглуулад яваарай гэж хэлье. Тийм. Тэгээд ингээд хараа энэ дээр болохоор тэгс байхгүй юу? Discover your gift code гэдэг. Одоо жишээлбэл энэ тос заяа ингээд 45 оноотой гинэ. Энэ дээр 45 оноотой. За энийг бол жирэмсэн үедээ эсвэл хөл үедээ хэрэглэхэд бол зүгээр ах гэж би бодож чинь янз бүрийн тийм фенол энтер байхгүй болохоор дараачих нь бас яг кодали. Гэтэ ийм цагаан төрөл нь байна. Энэ цагаан төрөл нь болохоор niacinamide-тай тэгээд ийм сэвх мэх янз бүрийн батхны одоо ийм сорив тэрийг бууруулдаг. Оройныхоо арьс арчилгаанд хэрэглэж болно. Тэгээ бас оноотой. Энэ хэдэн оноотой юм харъя. Энэ 30 оноотой гинэ. Тэгээ энэ QR кодыг уншуулдаг байна шүү дээ. Энэний бас серум байгаа. Би серумыг авна. Серумыг авахаа марцсан билээ би. Гэтэ ингээл нэг гам түрхэл үр дүнгийг харна гэж байхгүй. Өнөөдөр түрхээ би маргааш ингээд говь нүртэй болчихгүй. За дараачих нь би бол нэг хэсэг Shiseido амар судалж ирсэн. Гэхдээ Shiseido ч бүр амар Тэгээ энэ удаад би урд нь хэрэгжилж исэн бүтээгдэхүүнээ хэрэгжилж үзьгээд тэгээ би Lancome-ыг авсан байгаа. Lancome хүмүүс надаас асуусан байсан Lancome бүтээгдэхүүнүүд ямар вэ гэдэг. Би бол нэг зураг авалтуудад нь орохдоо мэдээж бүтээгдэхүүнүүдийг хэрэгжилж үздэг. Яагаад гэвэл янз бүрийн арьсны одоо бүтээгдэхүүнтэй холбоотой зураг авалтанд орохоос өмнө байнга бишлэлтэй гэхдээ ер нь их үедээ модельудтай юм жижигхан симплүүдийг өгдөг тестер маягийн юмнуудын тэгээд бид нар зураг авалтанд орохоос 7 хоног өмнө хэрэглээд арьсанд ямар нэгэн тийм хашил ингээд янз бүрийн үйлчилж ийнө гэдгийг хардаг. Яагаад гэвэл яг зураг авалтын үеэр тэр үед чинь бид нарыг өөрсдийнх нь бүтээгдэхүүнийг хэрэглээд ингээд гар марандаа нялмдал нүүр мөрөнд нялаад байгаа шүү дээ. Тэгээд тэр үед янз бүрийн юм харшил аллерги гарахгүйгийн тулд эхэлж одоо туршилтын туулаа шиг нүүрэг нь хийж үздэг гэх юм. Гэхдээ бас тэгж туршилтын туулаа гэж хэлж болохгүй. Зүгээр ингээл чихний эрүүл мэндийн хувийн байдлыг бас харна. Өөрсдийнхөө бас юуг бодож байгаа шүү дээ тэр хүмүүс чинь хариуцлагыг. Тэгээ надад ерөөсөө хашилдаггүй байсан. Тэгээд надад ер нь бүх бүтээгдэхүүнүүд нь таалагддаг. За эхний бүтээгдэхүүн болохоор Lancome ийм Rénergie Triple Serum гэдэг. За тэгээ энэ серум нь ямар үйлчлэгээтэй вэ гэсэн чинь мэдээж хөвчлөлтийн эсрэг, сэвх толбны эсрэгтэй, тийм жижиг сажиг үрчлээний эсрэг. Тэгээ ингээд гоё арьсыг гоё болгоно л гэдэг аахгүй. Тэгээ дотроо болохоор hyaluronic acid-тай, витамин C-тэй, niacinamide-тай, тэгээд ferulic acid гэж юу юм мэдгүй. Энийн реклам байдаг шүү дээ Instagram дээр та нар миний Instagram-ыг ороод хараарай. Би ингэж ингээл Хэлэнийг чи ингэж онгоолгоол ингэж гар марн дээр тусааш босох хэрэгтэй. Сүртэй юм болно ш. За нэг иймэрхүү серум байна. Тэгээ би нэг төрчөөд хэрэглэж эхэлнэ. Ямар гоё. Яг. За дараачих нь мэдээж тосыг би авсан. Lancome Genifique гэдэг. За энэ нь болохоор ямар үйлчлэгээтэй тос вэ гэсэн чинь зүгээр ингээд юм гоё залуу арьсыг ингээд актив юм гоё гэрэлтүүлсэн одоо юм сэргийг харагдуулна гэх юм уу. Монголоор яг үүж орчуулах юм гэдэггүй. Энэ болохоор нөгөө янз бүрийн дотроо үйлчлэгээнүүд одоо niacinamide энэ төр байхгүй зүгээр л чиний одоо байгаа арьсыг чинь гоё гэрэлтүүлэн тэ ингээд залуугаар нь хадгалж үлдэнэ гэдэг тус ахгүй юу. Тэгээ би серума ийм янз бүрийн юм дотроо бүтцтэй юмнууд авсан юм чинь тосоо бас тийм хүчтэй биш зүгээр энгийн тос авъя гэж бодсон. Тэгээд Lancome Genifique гэдэг тос байна.
За дараа нь би бас шөнийн тус авсан ер нь шөнө унтахтаа бас үйлчлэгээтэй юмнууд хэрэглүүл айгу дээр ах гэж би бодсон. Тэгээд шөнийн тосон дээр би юм бас Rénergie Multilift Nuit гэдэг тус авсан. Энэ онгойлгосон чинь дотроос нь юм жижигхэн simple гарч ирж байна. Зүгээр серум байна. Энэ нүдний серумтэйгээ бас зүгээр нүүрний серум гэж байдаг байхгүй Genefique-ийн. Энэ бас айгу гоё юм байна лээ. Би энийг хэрэглэж үзсэн. Тэгээд надаас ямар нэгэн ашиг гараагүй. Айгу гоё. Арьс айгу гоё яагаад байгаа юм шиг санагдсан. Миний юм жижиг сажиг юм улаалтуудыг багасгаад байгаа юм шиг санагдчихсэн тэр үед би хэрэглэж байхдаа. Тэгээ энэ удаад би энийг авъя гэснээр болоод ийм triple serum авсан байхгүй юу. За тэгээ нэг юм шөнийн кремтэй. Ийм тоснууд авахулсан би. Энийгээ тэгээ өдөр нь тэгээ орой тэгээ серум. Тэгээд яагаад юм олон тос авсан бэ гэвэл би дандаа өдөр болгоныг тосоо түрхий гэж бодоогүй. Яг тэр өдөртөө тааруулсан те миний арьсанд юу хэрэгтэй байна гэдгийг хараад тааруулаад энэ тоснуудаа ээлж хэрэглэнэ. Тэгээд одоо нэг хэсэгтэй л би нүүр арчлах хэрэгтэй болно. Тийм болохоор гэтээ арчлах цаг зав байгаа ч юм уу ч юм байхгүй ч гэсэн ер нь бол гаргана. Тэгээд ингэж гоё юмнууд авахулсан. Та нар юу гэж бодож байна? Иймэрхүү тоснууд хэрэгтэй юу хэрэггүй юу? Тэгээд эднэрийг би одоо хэрэглэж эхэлнэ. Миний авсан юмнууд эднэр байлаа. Би болон төрчөө та нарт харуулъя гэж бодсон. Тэгээд төр хизээж төрхий мэдэхгүй. Төрснийхээ дараа хизээж бичлэгээ хийхин сайн мэдэхгүй байна. Тийм болохоор өмнө нь үзүүлчлээ. Тэгээд та нараас төрчөөд юу хэрэгэлсэн бэ? Энэ бүтээгдэхүүнүүдээс гадна янз бүрийн бэлтгэл уусан уу? Янз бүрийн витаминууд уусан уу? Тэднийг бас надад зөвлөөрэй. Би одоо төрчөөд бас өсний витамин, коллаген те янз бүрийн юмуд хэрэглэе гэж бодож байгаа. Тэгвэл маа төрснөд бол өсний витаминыг бол заавал уугаарай гэсэн. Ус бол зүгээр ингэж зулгаараагүй зүгээр ингээл гараа ингээ явуулахад л ингээд ундаг гэсэн. Тэгээ та нар надад тэднийгээ бас гоё комментэн доор бичээд үлдээгээрэй. Баярлалаа. Bye bye. Түрх болтугай.